За эдийн засгийн байнгын хорооны дарга Батцуур эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай улсын их хурлын тогтоолыг батлан гаргасан нь гадаад валютын ор хурцлыг нэмэгдүүлнэ гэж үзэж байна. За төлбөрийн тэнцлийн алдагдлыг нөхөх хэмжээний хөрөнгө босгох, төврийн ханшийн тогтвортой байдлыг хангах, эдийн засагт үүссэн хүндрэлийг даван туулахад чиглэгдсэн чухал шийдвэр болсон гэж мэдээллээ. За гэхдээ өмнө нь Алт уугийн засгийн газрын үед эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног гэсэн хөтөлбөр хэрэгжүүлсэн ч энэ нь ямар нэгэн үр дүнгээ өгөөгүй явдал болсон. За харин энэхүү тогтоолыг хэрэгжүүлснээр ямар үр дүн гарахыг хүлээх үлдэж байна. Хүндрэл бэрхшээлийг арилгах арга хэмжээнд өмнөх засгийн газар бол дөрвтэй арга хэмжээ авч чадаагүй, өөрөөр хэлбэл эзэн зүү гэдэг хөтөлбөрийн биелэлд хангалтгүй байсан гэж тантай санал байна. Тийм ч учраас дөрөвчийн засгийн газар бол одоо хариуцлага тооцож огцорсон. За шинэ засгийн газар бол шийдлийн засгийн газар баяа гэж өөрөөр хэлбэл шийдэж хэрэгжүүлж чадаагүй олон арга хэмжээнүүдийг богино хугацаанд хэрэгжүүлэе гэж. Тэгээд энэ богино хугацааны болон дунд хугацааны хугацаагаар заагалсан ийм том хөтөлбөр байгаа. Өөрөөр хэлбэл эдийн засгийн хүндрэлээс гарах дөрөв бие товчхон хэлсэн одоо Монгол руу орж ирэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, гадаадын хөрөнгө оруулагчдад одоо итгэх итгэлийг сэргээх чиглэлээр. За юутай ч гэсэн тогтоолыг хэрэгжүүлснээр гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх, хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж олон тооны мега тусал хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ажил эрчимжнэ гэж үзлээ. За экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үйлдвэрлэлийг дэмжсэн арга хэмжээ ажил хэрэг болно гэсэн юм. За тогтоолын хэрэгжилтэнд эдийн засгийн байнгын хороо хяналт тавин ажиллах юм байна. Битүүний өдөр 2 дугаар сарын 18-ны өдөр батлан гарсан ийм тогтоол байгаа. За энэ тогтоолын дагуу бол засгийн газар, Монгол банк, санхүүгийн зохицуулахороо хамтраад энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гаргаад яаралтай одоо ажилдаа орсон байх ёстой. За энэ тогтоол бол үндсэндээ бас нэлээд одоо энэ эдийн засгийн хүндрэл бэрхшээлээс гарах богино хугацааны, за дунд хугацааны ийм одоо хэрэгжих үе шаттай ийм тогтоолын төсөл бол баталж гаргасан байгаа. За энэ тогтоолыг одоо хэрэгжүүлэх ажлыг засгийн газар зохион байгуулж томоохон төлөвлөгөө гаргаж одоо хэрэгжүүлэх учиртай. За энд нь манай эдийн засгийн байнгын хороо хяналт тавьж ажиллах ёстой. За мөн түнчлэн өнөөдөр эдийн засгийн байнгын хороо ажлаа тайлагнахдаа ээлжид чуулганы хугацаанд чөлөөт бүсийн тухай хуулийн шинжилсэн найруулга түүнийг дагалдан өргөн мэдүүлсэн 18 хууль төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжлийг хангах зарим арга хэмжээний тухай төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай болон тогтоолын хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2015 оны төсвийн тухай зэрэг улсын их хурлын тогтоолуудыг хэлэлсэн баталсан гэдгийг хэлсэн юм а.